Энэ хүүхдэр нүүрээ угаасан юм уу? Яхаас аасан дараа. Нүүрээ угаасан юм уу? 2000 оны сонгуулийн мөнгөөр болсон байшаа. Энергиэр нь цэвэрлээд байгаа юм шиг. Сүнс харсан уу та? Хардсан штэ ингээл гараал явангууд чинь хаалганы ар зогсож идэв штэ. Өснөө хийгээд гүлгээд засаад байгаа яваач. Нэрээ. Надад Rocket Boy-тэй дуусан мэл аяа сони юм санаа. Одоо надад ч олдохгүй байлгүй. Сонирхолтой сонсогдсон. Олонний танилын онцгой гэрээр. За. Сайн байна уу? Та. Йоо. Хатарч онж өгч шээ. Эхлээ. Авчаад яг орох жийсэн. Тэгээ авчаад яваад ирээ. Та мдээгүй юм шиг л байж байгаа. За сайн байцгаана MFTV-ийн отог. Олонний танилын онцгой гэрээр. 3 дахь дугаарынхөө 100-ны манлай дуучин Pop Diva Саран дуу ягчинд ирсэн байна. Монгол Улсын гавьяач жүжигч. Гоё байгальтай, гоё цэвэр агартай. Тэгээд шууд лагер дээр нь яваад ирлээ. Лагер дээр байгаа гэхээр. Тэгээд хэдүүлээ олон үггээр орцгоё. Тэгээд өнөөдөр хамтран ажиллагч Mobihome буюу Vu. Таны гэрийн 300 үйлчлэгээ интернет, кино, захиалга, махиалга бүх юм чинь амьдралын чинь даах одоо Mobihome байна. Mobihome нэр 1 жилийн хугацаанд та одоо ингэж явах юм бол гарсан төлбөрч 50% хөнгөлөх болно. За өнөөл нагартаа сэтгээрээд үнэт танаар ороод загаалгаад уурыг чи өрөөд амьдралын чи стрессийг тарихгүй энэ бол зүгээр үнэт танаар авах маш гоё хөвөн зөлийн гоё ялчуур байгаа. Илт тусын ялчуур байгаа. За дараагийн болохоор хамта брэнд байна. Модern спортын хувцас. За. Өндөр технологитой одоо тэр өн боломжийн юм юу гэх юм. За. Дараа. За сайн байна уу? Сайн байна уу та? Манайх ерөөсөө гар уцаар л явчих тийм үү? Тий, гар уцаар ингэ бичиж явчих. Техник мехник агуу юм байхгүй ингээд шүү тий. За сайн бацхан. Сайн байна уу та? Сайхан амарч байна уу та? Телевизээр гардаг бишээ, YouTube-оор гардаг шүү дээ. За гадаа сэрүүхэн байна уу? Гоё агаар ерөөхдөө тэгтээ. Жохон баг зэрэг сэрүүхэн. Ингээл амралтын өдрөөр ингээл вэж идэж сарагч нэнд. Бид хоёр юу хаа арц уух уу? Тэгээ арц уу? Би тийшээ суугаад ячих юм уу? Тэг болно. Бүр ингээд ингээ хөлөөрөө ингээ сууж болно. Энэ нааштуулсан ч болно. Чи өөрөө л мэднэ. Энэ арай болохгүй юм уу? Шууд орсноо энд. Аваа дээ чи таймлаа юу? Тэс окей. Ямар ч хамаагүй шүү дээ. Зөхгүй юу? Зочин юм чин тэгээд наа чи Ikea чамаа даах баха. Түгээр юм уу? Чи одоо юунд аварцсан юм бэ? Хөлөндөө тавьж юм. Тагтай гоё юу нөө? Тагтай гоё юм байна. Аян гоё юм те. За ашиг. Бид хоёр тэгээд ерөөхдөө дөгж YouTube руу орж эхэлж байгаа. Би бол чич бүрхэ од шүү дээ. Би чамааг мэдэн шүү дээ. Гоё. Чи нөгөө ээж мэж амар ээж бол тоглодог өстэй нөгөө бүх юм мэддэг ээж болдог шүү дээ. Тэрийг Ээжний өдрөл их явсан тий. Тий, тэрийг бол би айгуу сайн мэдтээ. Тэгээ сүүлд дүү бас нэгдээ. Тэгэхээр би нөгөө юу явуулаа нэг Gramix гэсэн үү? Gramix. Тэр залуугийн тэр чинь од те. Тэгээд тэрний ярилцлагыг үзсэн чинь айгуу дажгүй юм шиг санагдаад. Тэгээд за. Хамгийн гол нь яг нөгөө амралтын өдөр болохоор те гоё. Хэдийгээр завгүй ч гэсэн ингээ амралтын өдрүүдээр ингээ цусн дээр амрах аюу дуртай. Ааха. Нөгөө арцыг авчиж өгөхгүй мөн хоёр хөтлөгчтэй. Өгөөрөө хөрхий. Энэ хүүхдэр нүүрээ угаасан юм уу? Яхаас аасан дараа. Нүүрээ угаасан юм уу? Аргагүй 5 дахь өдөр нөгөө айгу оройтой та нар тэгэл яасан мө. Өнөөдөр чи орой болсон баг. Энэ залууд. Манай нөгөө авга ихч маань тэнд байгаа. Авга ихч маань чанж өгсөн. Надад нөгөө намайг эрхлүүлэх гэж лагер дээр ирсэн байхгүй. Одоо нөгөө тоглолтын 6 сарын 6 тоглолттой тэгээд нөгөө тоглолтын бэлтгэлдээ орцсон болохоор бас жоохон ядарч магадгүй. Ер нь бол хаврын нөгөө юу гэдэг лээр хавсрагаар нэг хүн жоохон ядардаг шүү дээ. Тэгэл Mobihome өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. тэгээд одоо боол болох юм уу яхаа. Нэрээ тийштэй. Хоёул нөгөө юу руугаа Нэр та нэг хайлтаарсан. Болон руугаа орох тий. Боол болоод зарцуулаад яадаг үлээ хаан чуулаач үлээ яагаад гэдэг. Тий, тэгин. Тэрийг одоо таа шийднэ. Тэр одоо яаж өрсөлдөх вэ? Тойр нөгөө юу яачихгүй нөгөө улс улсын нийслэл тааж өрсөлдөхгүй юу? Бүр Юу хоёул байхгүй шүү дээ. Тэгээд нэгийг л таахад хаваа штэ тий. Үгүй айгүй амархан хотолсон заа юу. За. Перу. Юу вэ? Перу гэж уус ч идэхгүй шүү дээ. Тийм улс байдаг. Идэхгүй шүү дээ. Дарарарарам гэдэг дуус үүд юм да гэж. За тэгвэл за яг Таиландын нийслэлийг таахал юм бол тэгээ шууд нэг нь ялагч нэг нь ялагдагч бол Мэдэхгүй шүү дээ. Таиланд ингээ нисдэг штэ онгоцсон гээл ямар улс руу ямар хот руу нисдэг вүлээ Пукет гэж хэлсэн нөгөө бас нэг өөр хот байдаг штэ Пукет тэр чи Вьетнам Натран чи Вьетнам за Пукет нөгөөх нь Бангкок юм бол юу вэ? Бангкок. За всё. Бангкок. За Бангкок. За. Ямар азар ороод ирсэн хэрэг. За одоо би тэгээ боол болчлаа тий. Боол болчлаа. За тэгээ юу хэлэх юм бэ? Би одоо их нэг дахь дугаар дээр боол болсон, хоёр дахь дугаар дээр бас боол болсон. Тэгээд гурав дахь дугаар. Боолын цай идэл юм байна. 1001-ний шөнөний үлгэр гэдэг шиг
Шахризад шиг нэг гой сонирхолтой богинохон эпизод яриулъя. Миний тухай юу мэддэг вэ гэдгийг. Хамгийн хэцүү асуулттай. Юу ч мэдэхгүй байж болно шүү. Би таны оюутан байхдаа би таны нөгөө оргилгээ дуучин хамт дуулж ирсэн нөгөө чамруу урсан. Чамруу надруу урсан. Тийм, урсна гэдэг дуу айгүй их сонсож их гоё санагддаг байж Чи хэдэн онд оюутан байсан? Вау, ангууч анх модонд орсон шүү дээ, тэр дуу. мэдгүй тэр яг хинээс яг модонд орсон сайн мэдгүй. Манай охин ингээд тэр ягаад клипэнд хийх болсон гэсэн чи 18 онд өөрөө ярьсан те боолынхаа өмнө. Тэгсэн чи нөгөө хүү энэ чи яаж дуулаад байна над дуугаа гэсэн чинь энэ ангуучийн сторинд яваад штэ гэж хэлсэн байхгүй. Тэгээ ангууч нэг нөгөө модонд орсон юм байна л да. Тэнгүүт нь би мотивац аваад энэ дууг ингээ залуучууд айгүй сонсох туртай байгаа юм чинь энэ чи клипгүй дуу юм чинь айгүй хүмүүсийн туртай сонсох туртай дуу юм бол клипийг хийлгийа гэл. Тэгээ 18 онд Америк яваад клипний зураг авалтыг хийсэн байдгийн. Mongolian Family Тэмүүжин Марлаа хоёр. Миний ганц одоо дуртай дууг мэн чи мэдэж чинь гэдэг чинь би чамаг өршөөлөө. Ямар хурдан өршөөлж Баярлалаа. Ямар гоё юм бэ? Ямар хурдан гоё бод болохоо болоод ямар хурдан өршөөгдчихв. баярлалаа. Би таны талаар ярих уу? За тэгэж. Би бол таны хүүхд тахсаа л мэднэ. За Хүүхд тахад л маа зургатан дээр явдаг байсан, каракатл явдаг. Эсвэл би ер нь таны бүх дууг мэднэ. Тэ намайг дурстай болов. Мэднэс тэ чи. Гэхдээ мэдэн штэ. Тийм, мэдэнгүй яадаг юм байна тийм. Мартчих Зүгээр одоо ингээд яг үндэ ингээд жоо тулгамдаа жоох ингээд бас жоо мартаа санаад байна. Гэхдээ бас юу гэдэг штэ. Шинэ жилийн дуу сонсохоор бас тийм баг гэж би таныг багнасны дурсаж боддог штэ. Нэвтрүүлэгт орж ингээд таалагдах гал нэг тийм удлаа инээгээл энэ тэнд нэг ч юм уу ингээл тийм багдаад байгаа юм уу. Яг байгаагаараа хүн аав юу ч бодно л гэж туг таг гэх. Тэр сүулт Эдэм гэдэг нөгөө подкастн дээр дахиж дурлахгүй одоо яшиг одоо би шар шинжилээд тэргээд. Ер нь бол маш шудраг шууд ярьдаг хүн байлээ. Уу яг бас нэг юу юм л да. Одоо ингээд манай аав ээж хоёр байгаа л да. Ингээд зургийг би ингээд хараад үжтэй бид нар. Тэг ингээд ээж аавынхаа ингээд үйлийн араас ингээд те байж хад ингээд харахад манай ээж аавыг ерөөсөө хүмүүс муулдаггүй. Айгу сайхан усуд гэлсүүд яг бурхан болсон ч гэсэндээ амин сэр үндэн ч гэсэн чи Батмөгийн охин оо чи таны багшийн охин юм уу гэл айгу танаа ээж чинь гэж Ярослав тэгж байгаагүй нэг үйлээ хичээж явсан усууд гэх юм уу. Тэгээ манай аав ээж чинь тийм нөгөө одоо хулгай зэлгээ ч юм уу одоо нийгмийн хөрөнгө шамшиг дуулаагүй ч юм уу хүн гомдоож хүн муулж зуулж ингэж хүнтэй муудалцах ч юм уу нэг тийм конфликттэй байгаагүй тийм дээрийн усууд чинь тийм байсан юм шиг бүгдээрээ сайхан байсан юм шүү. Ер нь гайгүй харцаатай гэдэг юм уу. Тэгээ манай аав чи үйлдвэрийн дарганасаараа хийсэн бол ч юм уу инженер хийсэн болохоор бас хамт олонтой байгаа сурцсан. Бид нар ч тэгэл үйлдвэрийн ажилчтай хүүхдүүдтэй хамт бөөнөрө тоглож цуслан дээр өслөө шүү дээ. Тэгэхээр ерөн бол нөгөө олуулаа нийгэм шиг ингээл бөөнөрөө ингээд нэг хамт олон шиг байж чадах мадах те. Тэр мэрэг бас сурцсан болохоор гой санагдаад байдаг шүү дээ. Ерөн тэгэл ерөн үлээ хичээж явъя даа л гэл гэдэг юм те. Тэг ингээд шударгаараа явчихлаар ерөн амарч юм шиг. Тэг нэг амархан юм ингээд ороод ирдэг шүү дээ. Ингээд шартаас аманд ингээд гүгээд ороод ирдэг шүү. Тэгэхэд нэг амар хэцүү. За дараа нь алуулах үтэй гэдэг шиг те. Нэг энэ амархан юм чинь бүртчдэг. Тэгэл дараа нь үр дагавар нь нэг амар ингээд төлөөс тэгэл бараг л ивент итгэлэг гэвэл за оронд нь юу хийж өгсөн болно гэж бодож дандаа яадаг. Хүнээс юм үнэгүй авахаас айдаг гэх юм уу. Өнөөл брэнд төгс цэвэрлэгээ таата мэдрэмж. За одоо нөгөө дараагийн болон руу орох уу? Дараагийн болон болохоор нөгөө хэрэг турлаа гэдэг болон баггүй юу. Тэгээд одоо энэ зуслангийн байшин ерөөсөө яасан хэдэд болсон одоо хизээ үүсэл нь одоо хамгийн анх яаж авсан бэ? Одоо нөгөө банкнд байгаа юу? Хүнийх үү, өрнийх үү, хинийх вэ? Эцэг хийсүү гэл одоо хүмүүсийн дуртай нөгөө хэрэг дурлалтын сэдв рүү 2000 оны сонгуулийн мөнгөөр болсон байшаа. 8-6-гийн харьцаатай паркын нойтон паркаар болсон. Парка авахтаа хажуунаас нь банд зүсүүлсэн. Цайз зах дээр яг зүсүүлээд авч исэн чинь надтай сонгуулийн гэрээ ирээд хүмүүс хийж өгч байсан. Тэр үед бэлэн мөнгөөр хийдэгсэн шүү дээ. Оо тийм үү. Тэр дуулдаг гэсэн баггүй сонгуулийн үеэр. Тэгвэл мөнгө тоолохдоо байж гэсэн. Хичээ байж байгаа. Одоо хоёр зүсээ зогсоор банзаа зүсүүлчихэд. За одоо гэрээгээд гэрээгээ уншичаал. Тэгээд бэлэн мөнгө авчаал. Тэгснээ бас нөгөө аавыгаа 100 айл дээр хүлээлгцсэн. Хаалгаа аваад ээжээрээ аваа гэд. Тэгээ чи би өөрөө машингүй байсан юм аа.
Тэгээд нөгөө тэр чинь бүх полка ачуулаад том машин дээр ачаад нөгөө банзнуудын дээрээс нь ачаад тэгээд машин кабинд суугаад тэгээ аава та яг пап яг зам дээр байж шүү гэлтгсэн чинь манай аав харин бүр хаалгаа үрдсэн алхах чамдаас амар зуйл дээр. Тийм авраг том юм баггүй манай аавч ер ингээд. Тэгээд ингээл энэ үүдэнд орж исэн хаалганы нэгийг л үрдсэн явж исэн баггүй модон хаалгыг. Одоо яг энэ модон хаалга байгаа шүү дээ энэ дотор хаалга. Тийм ээ. Тэрийг үрдсэн явж исэн манай аав. Өө яаж байгаа юм бэ таа гэл. Ер нь тэрнээс хойш та засвар хийсэн үү дахиж нэмж? Хийсэн. Энэ тэгээ нөгөө 8 6 харьцаагийн модон одоо зуны одоо лагерын палкан байшин бас баггүй юу. Тэгээд доторлогоо нь ямар ч тийм юу байхгүй нөгөө арглитээр доторлцсон. Арглит гэдэг нэг юм бор картон шиг байдаг шүү дээ. Фанер шиг нимгэн тийм байсан. Тэгээд яг энэ хан зүхний хажууд оронд шат байсан. Тэгэл ерөн бид нар наадмаар орж исэн шиг санаж байна. Барилгачт нь ингээл баг бид нар нүгэд орж хахад ингээл гуц муцаа зөөж хахад хадаас хадаал ингээл ээжсэн. Тэгээд тэр 8 6 харьцаагийн өвлийн одоо уул нь өвлийн болгоно гэж аав суур мөрийн жоохон өргөн барилгын инженер хүн учраас аяг өргөн ягаад тэгээ аавдал аав ээжтэй зориулж би бариулсан гэсэн үг л дээ. Тэгээ манай байшин манай гэр бүлийн байшин. Тэгээд байжгаад аав маань ч бурхан болоод удаагүй бас удсаа нэлээ 2000 онд өвлийн болгоё бүр ингээд доторлоод моторлоод бүх юм хийгээд сан ман тавья тэгээд нэг дараа нь худаг модогтай болол тэгэл эн чинь ер нь баг 100 сая гараал ер нь тоогоо алдсан шүү дээ. Ер нь жоохон тийм ариу чимэгч нямбай тэгэл үнэтэй биш те. Тэг ажилсаг байх хэрэгтэй. Тэгэл энд бол ингээл камин мамин хажууд 5 нохоо илээ твчидэг хүн биш л те сарагч нь бол тэгэл ажлаа хийгээл юм аягаал янслаа. Та ихээс хідүүлээ. Гуруулаа. Тэгээд дээр игчтэй доороо дүүтэй тэгээд алин дунд тэгээд дүүмэн 5 онд бурхан болсон өвчний улмаас тэгэл 5 онд аав маань дүүмэн хоёулаа өнгөрөөд би 5 онд гавьяат болоод тэгээд нөгөө 2 хүн бурхан болсон учраас гавьяатынхаа нарыг хийгээгүй дээ. Ээж маань бидэнтэй бас бараг 18 он хүртэл бас 13 жил хамт амьдэрсэн шүү. Бас 2 охинтойгоо байшин савын том болгож өгөө те. Тэгэл бүх юм хийж өгөөд үр хүүхдүүдийн бүгдийн том болгоход л нөсгөж өгөөл хүмүүжүүлж өгчгөөл тэгэл тэнгэрлээ хайсан да. Тэгэл ерөн эрүүл явах хэрэгтэй мөлий те. Өөр юм хэрэггүй юм лээ. Тийм багтай хүнд хамгийн гол юм. Гэр бүлд урлагийн хүн байгаа юу сарай? Баггүй. Ганцаархнаа. Ерөн манайхан юу лээ манай яг хамаатан садны дунд бол ерөн манай хамаатан садд бүгдээрээ гоё дуулдаг. Сонсголтой айгу гоё дуулдаг. За манай хүүнэр хүүхдүүдээс бол ерөн бүр арай гайгүй бүжиглээл дуулж муулдаг баг хулан айгу манай хулан маяг тийм дуулаад бурхан их орон гэл дууг ээжтэй хамт дуулж муулаад тэгэл бас бүжиглээл айгу ээдэг. Тэгтээ дуулж бүжиглэхэ болцсон. Тэгээ би хүчилдэг юм уу? Их сургуульд сурдаг шүү дээ. Өөртөө мэрэгчтэй сонгоо явж байгаа усад чи би яалтан. Ер нь тэд нэг урлагийн хүн болгоё гэж би нэг бодоагүй. Хэрэг урлагийн хүн болно гэсэн бол та болох байсан уу? Болно бажаас go ahead. Welcome. Одоогор ерөнхийдөө нэг дуушнаар ингээд явсараа 40 жилийн одоо ардаа утсан байна шүү дээ тийм ээ. Ер нь бол тэгээд ингэж удаа явна гэж ер нь та бодож ирсэн үү? Анх эхлэхдээ. Ер нь л надад одоо төр зур мөр дуулчаа дараа нь болчин гэсэн бодол байгаагүй. Гэтэ ингэдэй би дуучин болохоос өмнө мэрэгжлийн дуучин болохоос өмнө би нөгөө Мятлан ботгочоор сурч ирсэн байхгүй юу. Тэгээ ер нь бол нөгөө амьдалд ер нь оюутан болохтой ч гэсэн нэг тийм одоо нэмэлт орлого байх хэрэгтэй гэдэг. Оюутны стипенд төрөхгүй бол би ингээд цусны төв дээр очиж цус мосоо өгөөд орчуулагч морч герман орс хэлтэй болохоор орчуулагчийн юм жуулчин молчинд бүртгүүлээд бас орчуулагч энэ хийх гээд явжсан байхгүй. Айгүй ер нь нэг юм зүгээр нэг цалингаар ингээл те нэг одоо орлогоор хэрэг хангалтгүй байл шин заавал нэмж хийн гэж хаалтал хийн гэж ер нь боддог хүүхд байсан оюутан байсан. Одоо танд тэгээд дуучнаас өөр хийж байгаа нэмэлт ажил орлого байгаа юу? Тийм хааштай нөгөө реклам промошн нүр царай хийдэ. Одоо хамгийн юу нь бол будаа биш те Sakura. Sakura Green Group-тэй бол баг 10 гаруй жил юм ааш. Айгаа олон жил баг 20 жил болох ч нэг өөр. Айгаа олон жил ажиллаж байна. Хаан банктай бас 8 жил ажилласан. Ер нь та дууснаар ингээд явахгүйсэн бол өөр ямар мэргэжлэр явах байсан бэ? Тэгэл би одоо ингээд бодоод идэм барилгын инженер ч юм уу барилгын юм хийвэл надад айгүй сонирхолтой санагдаад байдаг. Бүх энэ илүү тутаа юмгүй ингээд байшин байруулаад энэ төр за энэ юм гатгацсан моцоо гэл те. Айгүй тийм юу юм бэлээ. Би зүгээр нэг юм архитектор ч юм уу одоо интерьер дизайнер биш юм шиг л би бүр нөгөө
бат бөх байдал ингээ унахгүй, нурахгүй тийм юм нэг глобальны том юм хийх хүн байсан болов уу гэж бодсон. Хаагч яг хөдөлгөөний аюулгүй байдал. Инженер юм да. Инженер гэсэн үг. Тэгээ аавынхаа мэрэгчлийг өвлж авах хэрэгтэй байсан байна гэж би сүүлд нь бодсон. Тэгтээ яг дуучин бас дажгүй шүү. Дуучин ч ер нь бараг л инженер шүү дээ. Дуугаа хийн тэгэл тоглолт моголтойгоо менежмент продюсер өөрөө хийгээл зү. Ер нь бол би продюсертэй байсангүй шүү дээ. Сараа чинь 40 жил ганцаараа ингээл бантгансаар бол 40 жил болсон байдаг шүү. Өөрөө их юм хийсэн болохоор бас юмныхаа эзэн болж үлдлээ л дээ. Одоо залуучууд ч айгүйх ингээд хүнээр юм продюсерлуулаа тэгэл цогч ирэх мэрх төр бичлэгийн ирэх мэрхээ хүнд алдаал тэгэл хамаг хөдөлмөрөө хүнд шулуулаад заримдаа за яг өөрөө юм хийж чадахгүй бол хүнтэй дийл хийгээд хамтарч ажиллаж болно л доо. Гэхдээ бол гэрээ мэрээгээ зөв зураад те бас өөрийнхөө хөдөлмөр одоо хууль ёсны дагуу эзэмших ёстой юм эзэмших ёстой л гэж боддог. Тэгээ тэр утгаараа миний эд баялаг гэх юм бол уран бүтээл 23 цомог одоо 40 жилдээ зориулаад одоо пянцнуудаа мэрч гаргаж байгаа. Хайрын бурхан пянцнаас гадна эгэл сэтгэл гээд CD-гээ тайтгарл гээд нэрлээд дээрэс нь энемтхийн хүн пянцаа гаргана. Тэгээ хайрын бурхнаа дахиж хэвлүүлнэ. Ховто брэнд Монголиа уулын болон спорт хувцасны дэлгүүр. Одоо пянц ер нь ихэнхүүд нь мэдэхгүй бах пянцуд юугаараа өөр өдөө. Одоо юм хөгжөөд YouTube-д ч юм уу SoundCloud дээр байгаагаас пянц гэдэг нь. Пянц болохоор ингэдэм байл л дээ. Ерөнхийдөө нөгөө миний одоо хийгээд байгаа пянцнууд бол нөгөө аналогоор байсан байхгүй дижитал биш. Аналог гэдэг чинь нөгөө дижитал ч одоо ингээд бүгдийг ингээд пресслээд MP3 болгочдөг шүү дээ. Ингээд сонсоход ингээд тааруулдаг. WAV файл гэхэлэр арай өргөн дуурдаг те. WAV файл гэдэг нь MP3 гэхэлэр ингээд энгийн юугаар сонсоход амархан. WAV файл гэдэг нь өргөн байдаг. Нөгөө гигабайт нь харагддаг шүү дээ. MB гэх те. Тэнгүүт пянцанд болохоор ингэдэм бил ингээд нөгөө жоохон бас масын одоо жоохон компактны болгоод тэр нэг пянцны одоо энэ 5 зам байгаа шүү дээ. 1 2 3 4 5 замд нь тааруулж ингээд хахуулахгүй ингээд ургаж компактны дотор нь багтаад юм байлээ. Тэгээ сүүлийн тракн дээр нь хурдан дуу орж болдгоо юм байлээ. Хурдан юм жоохон юм биттэй дуунууд нь тэгээд жоохон эхний юмд нь яаж байгаа төгсгөлийн юмнууд нь жоохон уянгад удааширж байгаа тий тэгдэм байлээ. Тэг чигэрээ гэж хэлдэг юм байлээ. Тэгээд пянцны дууралт нөгөө хамгийн чухал юм нь бол премастеринг, пянцан зориулсан премастеринг гэдэг нь хүний одоо янз бүрийн бичлэгийг авчраа тэр пянцыг мастер хийсэн бичлэг бол пянцанд хийж болдгүй юм байлээ. Зүгээр микс хийсэн гэдэг одоо нөгөө нүрийн дудаагүй юм уу те юмын тавиагүй бүрхүүлийн хийгээгүй бичлэгийг л премастеринг яаж нэг жоохон зай үлдэнэ гэсэн үг. Тэгээ пянц бол гоё шүү. Пянц бол амар гоё. Тэр чинь бол үнэт идэл байхгүй юу? Тэгэд удах тусмаа дээр үе пянц гэдэг улам үнэтэй болт шүү дээ. Би нэг асуулт асуух гал ядад энэ гаднаас суугаад тэгээчтэй. Энэ айгу би шинээр бодож авсан асуулт юм аа. Таны амьдралд одоо нэг юу шүү дээ. Урлагийн үеийн энэ тэндгүү одоо аялан зугаална хон одоо ингээл энэ тэрүүгээр хаасаагүй ядарч явна нойртой нойргүй өдргээл тэгэл янз бүрийн үнэтэй уулзсан байр нь ер нь юм сүнслэг ертөнцийн талаар юм. Сүнсчтгэр энэ тэнд харж ийгүү одоо нэг нүдэнд үзэгдэж одоо тэр Японд нэг тийм толгойн тасарсан хүн гүйж ийсэн шүү ч гэдэг юм уу. Нэг бол тайзан дээр ингээд дуулж ийсэн чи хажууд нэг хүүхэн яг дуулаа зогсож ийсэн ч гэдэг юм уу нэг жүжигчдээс мүжигчдэрт байдаг шүү те. Нэг бол балер хил амтаа аваа нэг хараал хүрсэн шүү ч юм хараалж чадах ч юм уу. Ер нь ингээ хүний сүнслэг ертөнцийн 6 дахь мэдрэхүүн талаар энэ наснда та олон үзсэн. Бид нар айгүй их тийм мэдрэмжтэй би өөрийгөө маш мэдрэмжтэй гэж боддог. Тэгээд миний амьдралд би хүссэн үсээгөө л өөрөө мэдрэмжтэй болохоос өөр аргагүй болж байгаа байхгүй. Яагтвэл бид чи одоо юм болгоноос юм болгоно удган ламаас асуугаар тий одоо яах ёстой вэ гэхгүй шүү дээ. Сэтгэл санаа таагүй бол би бол аюус дашуулын хийдмэд ороод ингээл хүрдмүр дэргүүлээл тий бурхан болооч араас ингээл зуул өргөж мөргөөл ингээл яг ёсоор л явдаг л да. Тэгээд ерөн бол зүүд айгүй зөнтэй миний зүүд. Тэгээд ерөн бол би ингээ аялахтаа дандаа юм юу авч явдаг, лаа авч явдаг. Тэгээд лаагаараа ингээд энергиэр өрөөнөө ямар ч өрөөгүй ингээд би ямар хүн байсан бол энэ өрөөнд гэж хизэж бодож байгаагүй. Гэхдээ юм яаж мэдхүү бас ингээд электротой энерги байвал ингээд намайг энэ өрөөнд атайхаа унуулчаарэ гэд дотроо залбирал. Өөрөө бас зан үе шиг юм ийж тий баг зэрэг энерги гадаас. Тэгэл манай хамтлаг аялал маялын юм нэгэн жоохон таагүй харагдаад аль ч нааштай юм шүү дээ. Яагаад байна? Цай мауда яада ингээд яг юм муух эсвэл яг пив авчихгүй гэл тий хараалдан жоохон бас ингээд
яад шүү дээ бүгдийг ингээд энергиэр нь цэвэрлээд байгаа юм шиг. Сүнс харсан уу та? Бэдэг болов. Хардсан шүү дээ ингээд гараал явангууд чинь хаалганы ар зогсож идэв шүү дээ. Үснээ хийгээд гүлгээд засаад байгаа яваач гээл. Нэрээ. Хэрвээ ингээд та нар ингээд нүдний чинь ингээд хальт юм харагдвал тэр чинь тэгэл үнэн багхан харагдсан гэсэн үг шүү дээ. Та бүр яг тогтож харсан уу ингээд. Гэнэ хар эмэл зогсож идэв шүү дээ. Яан ч юм тэгэл үснээ хийгээд гэрээ хардаа. Ямар эвгүй бэ? Ингээд би бас нэг бид нар ингээд энэ гээл 100 мөн билүү нэг юм янзлж ирсэн юм аа. Засвар мосор хийлгээд хаварч билүү. Тэгсэн ингээд байжсэн чи манай нөгөө би хамгаалагч хүү хоёр ингээд телевизэр зөөгөл оруулжсэн чинь би. За сайн байна уу та. За ор дэшээ гэлсэн чи манай хоёр бүр гайхаад харахуд. Тэгсэн чинь үн одоо уулын савдаг орж ирж штэ. За одоорын засвар сайхан болсон та ороод харахгүй юу гэл. Дэшээ морил гэл гэсэн чи бүр ээжээ та одоо ямар амар юм бэ гэл. Нэр яриад байгаа юм уу? Хутлаа яриад байна уу? Би зүгээр л хоосон зүгээр л ингээл өөрөө надад тгий санагддаг байхгүй хүн ороод ирсэн юм шиг. Эсвэл ингээд өөд мөдө төгжээ явахтаа ингээл за сайн сууж гараа за яа тэгээд маш саараараа за яа гэдэг хинтээ яриад байгаа юм гэдэг. Жүний гэрийн эзэнтэй ярьж штэ чинь. Энэ байшингийн буг чөтгөр юм уу одоо буг чөтгөр биш л дээ нөгөө байшингийн эзэн савдаг эзэн байгалийн эзэн одоо тий байх ёстой штэ тий. Тэгэхээр ингээд гэрмээрээ сайн хараараа гэлсэн. Нэг удаа бид нар цагаан сараар хотод хийсэн чинь энэ нэг юм газар хөдлсөн юм уу яасан эсвэл нэг шилэн тавирын унаад хамаг юм нунж мөн Уянста уурлаад агсан тавьсан байж би тэрийг энд ирж цагаансаа хийгээгүй гэд манай гэрчтэр ярьдаг. Ер нь энэ мод хамаагүй хугалж болохгүй ойн савдаг дургуй. Тийм байна. Ингээд газар ингээд хээр ингээд гинт тонхоор за хоол ингээд сайн манайхаа дээжиг нэг бороо яган тийгээд те хоол моолынхаа дээжиг тавиа. За ингээд биднийга те бид нар хоны гэж хонсонгүй өөрөө ирэхгүй бид нар хэрвээ одоо хэрэгсүүр хэний хүн тавьдаг ч юм аа хэрэгтэй хэрэггүй газар хонсон бол уучлаарай өршөөгөөрөө биднийг 50 амгалан онуулаарай гэж гугаал. Тэгэх юм бол тэгэл замд нэг ч дугуй хагарахгүй, нэг ч юм алдагдахгүй янз бүр юм өтөд ууччих. Аюул тоглолтоор явдаг байхгүй. Тэгэхээр чи би ингээд дандаа залбирч явдаг. Тэгээ сүнс ер нь бол нэг сонин айгүй хэцүү нэг өр Монгол төлөө нэг Альшаа аймагт очивол яасан чи нэг өрөөнд орсон чи нэг сонин оргидсан байхгүй. Тэгэл хүн яваад байгаа юм шиг ингээд шиг гэж дуурал. Юу нойлын өрөөнд тэгэл хүн яваад байгаа юм шиг. Тэгэхээр за хажуугийн ханы юм сонсогч хятад нэмгэн хантай мах гэж бодолсон чинь бүр ингээл яхааргүй телевизээр үзэл ингээл хүнжил дотор унтж байгаа хөвтөж байгаа штэ. Тэгсэн чи бүр ингээл яг ингээл хөл мөл ингээл нэг ингээл гар ингээл хурж юм шиг хүрэл явж байгаа. Сөхөнгүүд юу ч байхгүй. Буцаад хаасан чи ингээ ахаад явангууд за зүгээр хараа гэдэг юм болсон. Донтой сүнс байдаг чинь. Умдари дудари хүрчин гэдэг уурлаад донтой уулгаад. Тэгсэн чинь ямар сайн нэг чи баруун хийд гэж байт юм бэлээ. Тэрэн дээр нь очиж би маргааш нь баруун хийд нь очиж үзэн мүзэ гэж байгаа. Тэнд очиод нэг бясалгал хийж би бас нэг рейки солонгор рейки гэдэг Камила багш гэдэг тэр чи Микки усгээд Японы дээр нөгөө үүсгэн байгуулагч эдэртэй юм бэлээ. Тэгээд солонгор рейки эдэр хийгээд бас нөгөө энерги ягаад бясалгал хийсэн баггүй юу. Тэгэл байжсэн чинь би ингээ асуухгүй энэ зочд буудлын би анх тэр зочд бууд ирэхэд ингээл үүдний ингээд ресепшн бүр амар сонин бүр эсмэхгүй баярлаа гэж ямар гоё баярлаа гэж нэрээ хаста ийм л хүн штэ одоо яслын албаны хүн шиг баярлаа намайг ч зөвөр визитний өрөөл гэсэн үг зэрмэ мэдээ баярлаа гэж цагаан уцхаа юу ярьж байлаа тэгсэн чинь би ингээд орж ирэхэд нэг тийм шинэ буудал мөртөө нэг тийм харахуу орхиол нэг тийм онцгойс махгүй нэг тийм энерги яц. Тэгээд дараа нь би асуухгүй юу нэг 2 гээд хан тэнгэр ашаагаа төгжмөд зохиолч дууг зохиосон хүн энэ яг юу ийсэн бэ гэл ингээл усудаас нь асуусан чинь өр Монгол усууд нь ч гэсэн энд нэг юм эртний ван гинүү хятадын ван одоо байсан. Тэгээд яасан гинэ хатан авдаг хатнаа ерөөсөө хайрладаг таалддаг байсан гинэ. Тэгээд хатнаа тоодгүй учраас хатан санаагаар унж амиа хорлдог гэсэн гинэ хаттууд нь. Тийм газар дээр барьсан зочид тооход байгаа. Сүнс очоор тэгэл октод нь хөвөө хагсэлээ явдаг. Эргээ харамсцсан. Амар гоос. Тэгээ бас нөгөө гоё хаврын ганц үлэс гэдэг нөгөө чойжо битэр дуудуулсан шүү дээ. Тэгээ тэр нэг сони ингээм уулан дээр байгаа юм шиг юм тасалсан газраас аваад ингээд тасалсан юм шиг нэг муул харагдаад байгаа юм. Морин хуур тоглоод нэг өндөр өсдөө. Тийм. Чи ингээ уул бил байдаг шин. Тийм билгүй юм тасархаа угаастай нэг овгор. Тийм. Би тэрийг зүүдсэн байхгүй юу? Зүүдсэн чинь уяана би ингээд ийм өндөр уулан дээр байжснаа
нөгөө буучихгүй юу. Тэгэл гуйсан чи надад олс чулуудаа тэгээ олсоор нь шатаар ийм олсон шатаар авирсаар байгаа дээшээ гараа тэгээд ийм гал тагчин гэж би зүйлсэн байхгүй. Яг тэр зүүдний дагуу ингээл би дараа нь ингээл онбот клипээ үзснээр санаа гал ингээл үзсэн чи нөгөө зүүдний ертөнцид байж идэг шүү. Тэгэхээр бас зүгд айгуу тийм зөнтэй байдаг юм байлээ. Моби Home өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Одоо хамгийн гайхалтай бөгөөд монголчууд бид бүхний хамгийн дуртай хэсэг болох хов яриг болон хэн нэгний хамтдаа муулцхай болон энхүү эхэлж байна. Энэ бол хамгийн гайхалтай мөч юм аа. Үзэгч та бүхний минь хамгийн дуртай. Ингээд сараа ихч маань хэн нэг газар доор ортол муулах юм уу, мяалах юм уу? Цагаан хов хөгжилтэй паянгийн ярьдаг юм аа тэгээд. монголчууд ховонд амар дуртай юм байна. Дургу хүн ерөөсөө бэдэг юм Би одоо ингээд боддог байхгүй юу? Одоо миний хувьд бол бас айгүй үзэсгэлэнтэй дээрээс нь чамгүй ажилтсаг инфлюенсер хамгийн ил амтай манай цэцэг бямбаг хүмүүс ингээл дух цэцгээ дух гэлээдэг штэ. Тэгээ одоо бодсон чинь за яхад хүмүүс тэгэл толгоонд халзан малцсан тэгэл духтай л гэдэг. Ер нь бол толгоол гавл гэж ягаал юм билээ штэ. Ер нь бол дух гэдэг чинь бол тий. Толгоо сайтай юм билээ штэ тий. Толгой сайгүй хүн бол юу гэж л тэгэл уйлан дуураа сууж явахсан чинь амар гоё ингээ брэнд тэгэл толгойн бүр дандаа сэтгэж байгаа юм тий. Тэгэхээр би тэгж бодож байгаа байхгүй. Ингээ дух гэдэг нэрээр бахарах хэрэгтэй. Ер нь ард түмэн ч бас зүгээр хож өгдгүү гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо нэг жишээлбэл манай нөгөө та нараа мэдгүй бах та нөгөө баярлаа та нарт баярлаа гэл нэг дуу байдаг шүү дээ. Тэрийг дуулдаг мягмар сүр ингээд дууч мэтгий. Өөр шүний одоо сасуу гэд. Бид соёсын нэг курсын оюутан тохгүй нэг ангийнхан. Тэгээд Эйфелийн цамхаг гэж нэрлэдэг байсан. Айгу өндөр байхгүй юу? Насаараа Францад амьдарч, Парижд амьдарч байгаа. Тэгэхээр одоо ер нь хоч гэдэг чинь бас хүний амьдралын дестины хувь тавиланг яагаад өчтөн биш тий. Гэлээд өчтөн биш тий. Чи ямар очтой? Намайг ч одоо офшор гэдэг. Офшор гэдэг очтой шүү дээ. Офшор дэх үедээ том болоод би амар зүдэрч мүдэрч исэн юм ярих уу? Тэгэх юм уу? Ийм байсан байхгүй юу? Би ч одоо ингээд анхныхаа нөхрөөсөө салаад гэх юм уу би тэр ингээд болоод хамт амьдрахаа болоод 5 жил амьдраад би ганцаараа эхлэлгүүрийн арын байрыг сарын $210 хөсөлдөг байсан. Тэр чи одоо миний хувьд бол 24 наснда шууд ингээд хотын төвд 2 байр $210 төлөвлөрч удаас чанга байсан юм чинь. Гэхдээ яг би нөгөө ханшаа өндөр уулгах болсон шалтгаан болсон байхгүй. Тэгээ доллараар дуулдаг болсон байхгүй. Арай өндөр ханшаар. Тэгэл анхны гэрээ цахилгаан холбоо $1000 гэрээ хийж илаа. Тэгсэн чинь нэг удаа ингээд хүүхдийн хорихын хүүхдүүд одоо ингээд хонхор гээд нөгөө надаас явах замд хонхорд нэг хүүхдээ хорих байдаг байсан. Тэгээд тэр хүүхдүүдэд ингээд концерт тоглож өгнө гэл. За ингээд найзынхаа Dodge гээд нэг Америкийн чигтэйгэн бензин иддэг нэг тийм машины гуйваа. Йоо зүгээр хөдөлгөөнгүй баг. Спорт машин шүү дээ. Уугаад байгаа юм шүү дээ. Чи Venice махгүй Dodge. Mini van гэд микро автобус гэхгүй. За тэгэл нөгөө яригч хийгээл те. Тэгэл дуулах гал очин яг гэсэн очисон чинь нүүцэн гэж шүү дээ. Зайсан биш дээ. Одоо ингээ зайсан эцсийн бодлууд шүү дээ. Тэнд байсан. Яг тэнд байсан байхгүй нүүцэн юм. За одоо ингээ нөгөө бөөм бензин мэстэй те. Тэгэл ингээ явлаа. Тэгэл очиод концерт тоглолоо. Тэгсэн чи өөрхий тэр хорихын хүүхдүүд нэг оройныхоо нормын масла өөртөө идэхгүй юм нэг юм ингээл нөгөө тусламжийн бараан юм ааши нэг юм бэлэг маслууд гэсэн. Тэр масла надад өгч хайрцгаар нь. Гэсэн чинь нөгөө Баян Монголын нөгөө учрлын их шиг чамаагаа олоо гэдээ дуулдаг манай найз Баян Монгол хамтлагийн чуулгын гоцол дууч Эрдэнэ цэцэг Эрка хамт явсан байхгүй. Тэг бид тэр хоёулаа яана хүүхдүүдийн сүүлийн маслыг авч идэггүй өгж ийн гэ. Тэгээ нэг модоор сэлсэн юм хоригдол хүүхдүүдээс сараагчд гээд юм сэлбэртэй морь өгч байгаа бэлгэлж байгаа. Тэгснэ ийм талах гэсэн байхгүй юу? Ийм том одоо нэг галзуухнаас ийм барьсан талах. Тэгээд тэр маслтайгаа өгсөн байхгүй юу? Одоо бид надад өгж байгаа би тэр одоо өгж байгаа бэлэг нь байхгүй хамгийн өөрсдийнхээ өгч чадах юм аа одоо хоригдол хогдод одоо хүмүүжигч хөгтөнд юу байх юм бэ те? Тэгэл би өтөр ирлээ гэртээ. Нөгөө хоёр дуучин нь одно ирсэн чинь пиквик гэдэг нэг цай байсан. Хоёр төгрөний нэг юм Цейлон цай гэдэг нэг бодолтой цай байсан. Тэгээ тэрэн лугаа хийгээл тэгээд би тэр нэг 2 төмстэй хөргчөнд кетчуп, сонгон, гурил байсан. Ургамтай тос байсан. Тэгээд нөгөө төмсөө чанаад нух шигээд сонгонтой холиод хуушир хийсэн байхгүй юу? Хоёулаа. Одоо тэгээд нөгөө масла утгаад холиод тэгээд төмс нь ингээ жоохон талхаа хийж ингээ жоохон аривлаад тэгээ хоёлоо гойно пиквик цайгаа уугаад өөдөөдөөсөө хараад хуушураа хийгээд кетчупд дүрж идээд тэгээд
энэ бол миний хамгийн зот руу амьдарч исэн үе. Тэгсэн мөртлөө тэр хуушурны амт бол тэгэл бас хамгийн гоё юм чи. Хамгийн гоё юм чи яагаад гэвэл тэр нөгөө хүүхдүүдэд би сүүлийнхаа мөнгөө ямарч байсан тэр доож бензиний мөнгөнд өгөл тэгээ хүүхдүүд очиж амлсан ёсороо тоглолт хийжсэн. Би ямар ч хүнээс мөнгө зээлмэл авахгүйгээр ингээ өөрийнхөө мөнгөөр ингээл явж байсан. Энэ бол миний хамгийн одоо юу гэх юм бэ те. Одоо ингээ зот руу байсан үе юм аа. Үнээрээ. Би өөр яах юм бэ? Та нар яах гэдэг юм бэ? Үнэл брэнд төгс цэвэрлэгээ таата мэдрэмж. Өндөртөө ордог гэсэн та нараа залуудаа. Би ингээ амар том хийм хийлгээд ингээд час улаан уруулан будагтай час улаан күртг өмсөд ийм савхин юм шиг тийм торгон ийм савхин юм шиг харагдаг тийм өмд өмсөө явахлаа. Хөөе харцгараа сэгсгэрээ гэж намайг явуулдаг байсан шүү дээ. Манай Монголын залууч амар бүдүүлэг байсан шүү дээ. Би айгүй овртаа харагдаг байсан. Тэгээ намайгаас амар амьдрал үтцсэн нэлээ явдалтай байрын царайтай хүүхэн гэл. Таныг нэрээ одоо хүмүүсийн буруугаар ойлгодог, их хүмүүс буруугаар ойлгодог юм байна. Тэрийг тайлж одоо гадар намайг тгээ яриад идэв юм шиг байлаа гэдэг юм байд шүү дээ. Тий. Намайг сасан нөхрүүдээс тэтгэмж авч тэжээлэгдэг гэж боддог гэсэн. Тэр бол үгүй юу. Эсвэл нөгөө нууа мууатай, нууц амрагтай тэгээ байнга тэндээс татаац авч амьдэрдэг гэж боддог гэсэн. Үгүй ээ. No. Тэр бол тэгж боддог хүмүүс бол үгүй байх юм шүү. Нэг юм хэрэг дурлаа асуул гадар дуучдаг тэгж яриад идэв юм билээ. Тэр одоо би үний юм уу хотлаа юм уу? Таныг хэлээгүй шүү. Ер нь одоо ингэ том дуучдыг тайзан дээр нэг гарахгүй гоцтой гэж тэгснэ. Тийм ингэ харин тий тэр чинь улс төрийнх нь тусгай хүмүүст очиж дуулдаг. Тэгэл байж идэг. Тэрнээс бол нэг тоглолтоо хийдэг юм гэдэг. Тийм юм гадар Монголд байдаг юм уу тийм гадаад кинонд гардаг шиг юм. Тань сонсогдож ирсэн үү гадар тийм? Би бол тэгж яг хоо том тайлан тоглолт хийдгүү зөвхөн халтур гэдэг юм уу одоо захиалгын тоглолтод яваад идэг тийм дуучид байдаг шиг санагддгийг. Заавал юу биш бүр залуу дуучид хүртэл нэг би даасан тоглолтоо хийхгүй зүгээр л ингээл дуудан гут очиод дуулцдаг те. Тэр урьж дуулах. Бид нар бол тэр нам мами эсвэл зарим нь бол ингээд ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын одоо юу гэдгийг засгийн газрын одоо соёлын яамны шугамаар дандаа соёлын өдрүүдийн тоглолтоор явдаг дуучид байдаг юм шиг байлаа л те. Тэр бол гэхдээ ажил мажлын төрийн байгууллагын мэргэжлийн байгууллагын дуучид л гэдэг баг. Тэгээс үш яг хувийн хвшлийн хуваараа бизнес дуулдаг дуучид бол тэгж явж байгаа би сонсоогүй. Нааша худлаа хаа. Худлаа ах уу тэр. Таны амьдралын юм эргэлтийн цэг юу вэ? Тэрнээс хойш л ингээл амар эргэсэн шүү гэдэг чинь нэг хүн гівгэнд амжилтанд хүрсэн ч юм уу нэг бол зөв алхам ч юм уу нэг амьдралын эргэлтийн цэг гэхээр л ойлгомжтой. Хүлэн зөвшөөрөлт гэдэг шиг намайг нөгөө яг хоо ингээл дуучин гаан хоёгтай тэгэл мөнгө харандаа хөхтөнгөр хамтлагт дуулаал ингээл явж ийн мавж ийн гээл те айгу дажгүй. Гэхдээ нөгөө юм 100% хүлэн зөвшөөрөлт ирэг байсан. Яг хоо сайн дуучин гэж мэддэг болохоч залуу дуучин гэхээс биш нэг ингээл бүр амар супер гэж боддгоо байсан. Тэгээд Казахстанд болсон нөгөө Азия давсын наадамд би гран-при аваад тэр үед ч одоо 22 орны олон улсын тэмцээнд би гран-при аваад тэгсэн чинь Азийн алтан гургалдаа гэд манай засгийн газрын мэдээ сонин дээр намайг бичсэн байхгүй юу? Одоо нэг магтаал одоо те ингээл нийтлэлвчихгүй юу? Ингээд дуучин сарантай Азийн алтан гургалдаа болжээ гэж бичсэн байхгүй. Тэгсэн чинь тэрнээс хойш Азийн алтан гургалдаа болсон байдаг шүү. Одоо нөгөө хүлэн зөвшөөрөгдсөн юм амьдрал өстэй оронгор хөлтөн Аз. Тэгэхээр чин те нөгөө айгүй юм хүндлэл мөндлэл тэгэл ерөөсөө ингээл ивент тэтгэлэг ч юм уу эсвэл ингээл юм хийхэд ингээ арай юм глобальны том болох жишээний те тэгэл ерөн аюу юм хүлээн зөвшөөрөгдөж. Тэгээд ерөнхийдөө би өөрөө одоо ингээд CD бичүүлсэн ингээд ерөөсө дэлхийд дахинд ингээд Аз ч гэсэн ингээд гарч болох юм байна гэсэн нэг тийм нүд нэгднэ гэдэг юм хаашин те ингээд хааж исэн бол ингээд нэгэл аюу гоё болол те тэгэл ерөнхийдөө зааста зоригтой CD мэдиг хийх хэрэгтэй мэрхлээ гэл тэгэл ингээд нөгөө компани одоо хамтрагч нар нь ч гэсэн аюу дэмжээл те яг таваараа гоё CD мэдиг хэвлүүл гээл Хомто брэнд Монголиа уулын болон спорт хувцасны дэлгүүр. Одоо таны тоглолтод удахгүй болгочихсон шүү дээ. Тэгээд 6 сарын 16-нд байлаа. 6 сарын 6-нд ер нь ингэж одоо энэ хүнтэй нэг хамтрааны дуу хийх юмсан гэсэн хүн байгаа юу дуучин. Надад Rocket Bay-тэй дуусан бол аюу сони юм санагдав. Тэгээд надад ч олдохгүй байлгүй. Сонирхолтой сонсогдож шүү. Амар зөвүүн стилтэй. Надад Rocket Bay нөгөө хийсэн тэр дууных нь аранжировк, найруулга тэр хон хамтлагийн юуг бас аюу гоё найруулсан байсан. Тэгээд тэр нэг өөрийнх нь интонас сэлж байгаа тэр нэг юм
нэг сүрж дуулж байгаа юм шиг нэг зүүн тий. Mixed тий. Тэгээ нэг аялгуутай рэп ч юм уу өглөөд байгаа юм уу тий нэг тийм дуучин болттой хамтарсан хамтрал байдаг штэ. На гэж улам ингээд өглөөл нэг тэр нэг аялгуутай болоод байдаг. Тэр хэсэг нь маш надад гоё таалагддаг байхгүй. Тэгээд тиймэрхүү маягаар хамтруул аяга гоё байх та. Тэгтээ биелэх юм мэдгүй л байна. Амар гоё дуу гарч ирэх хаа миний бодлоо. Тийм байна. Манайх энэ доор гоо хараг өөрийг нь хартлан шир гэдэг шиг. Рокт үетэй хамтраад дууч нэрээ ямар сонирхолтой л юм. Ер нь бол 2-3 жилийн өмнө тоглолт хийя гэд Triple X Entertainment-тай хамтраад халзаад аваасрантай хамтраад хий гэж ярьж ирсэн. Ер нь бол анхнаасаа л халзаа дээр миний тоглолтыг худалдаж авна гэж ярьж байгаагүй. Зүгээр ер нь ойлоо хийя. Таны тоглолтыг хийя. Бүгд гоё ингээд те сайхан тоглолт хийя гэд. Тэгээд хийх гэсэн чинь нэр л манай Ариуна 40 жилийн оймоо хийнэ гэд ингэж яхахлаар за дүү жоохон хүлээч хий да гэд. Тэгээ угаасаа би ч 40 жил чинь яг 26 онд л болж байгаа юм чинь. Наан ямар 39 жил 38 жилийн илдэлтэй юм шүү дээ. Тэгээд хийсэн тэгээ хамтраад хийж байгаа. Яг энэ тоглолтын 40 жилийн ойн санаа бол миний өөрийн одоо концертны одоо хэдэн хэсгээс бүрдэх бүх санаа ямар дуу дуулахад миний өөрийн найруулга дээр бол тий. Яг ерөнхий найруулагчаар бол манай Ононбат соёлын урлагийн гав зэтгэлтэн Онодо production захирал Ононбат ажиллана. Хөгжим хариуцсан продюсерээр манай урлагийн гав зэтгэлтэн Халиун production Халиун ажиллаж байгаа. Тэгээд Ононбат маань миний бас олон тоглолтуудыг найруулж ирсэн. Тэгээд 30 жилийн ойн тоглолтыг найруулж ирсэн. Тэгээ сараг бол нэвт мэдж байгаа. Халиун ч гэсэн миний одоо Хөгтөнгөр хамтлагийн бас манай хамтран зүтгэгч болохоор ер нь хамгийн ойр дотны хүмүүсээрээ бас тоглолтоо хамжуулж хилцэж байгаа болохоор сэтгэл хангалуун байна. Манай рок попын одоо мундаг мастерууд оролцсон шүү дээ. Тэгээ миний хүсэлтийг хүлээж авч байгаа. Дандаа ер нь миний хүсэлтийн дагуу асууж байгаа шүү дээ. Тэгэл та яг ямар байна гэл. Одоо нууц биш бол одоо ингээд та дахиад одоо иргэд тоглолтынхоо маркетинг зориулаад мэдээж одоо хуучин дуугаа сэргээдэг юм эсвэл шинэ дуу гаргадаг юм уран бүтээл хийх байх гэж бодож байна. Тэгээд хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд коллаб хийж байгаа гоё дуучтай байгаа юу? AMC гэдэг дуучинтай нэг дуу бичүүлсэн байгаа. Одоо видеонуудахгүй гарах байх. Тэгэл ер нь коллаб хийх дууч зөндөө байгаа. Дүүнэр бол айгүй гоё нээлттэй амар гоё байгаа. Одоо тэгэл дээр үеийн дуу муугаач бас сэргийж дуулъя гэж бодож байгаа. Би эргэж харах дургуугаад 2 хүн хамтлагтаа дуусан дуу муугаа бас тайзан дээр цэнгэлтэхэд болцсон модмар л. Тэр бас амар гал шиг асаадаг дуу л да. Тэгээд дүүнэр бас байгаа юм чинь тэгэл ер нь бол юу л байна дуул байна дөө сарагчтан тийм учраас TikTok зарагдаад эхэлсэн үү нэг эрт шуу муу энэ төр гэдэг тий. эхэлсэн баг. Хаанаас авч байна? Яг одооноос эхэлсэн. Яг өнөөдөр бол яг өнөөдөр тийм үү. Нөгөө бүх л нөгөө Shopee, Ticket, Portal, Eventix тэгээд CU GS25-аар худалдаалагдаж байгаа. Бас шоу зүгээр нэг шоу биш энэ ч бас гала концерт одоо амар том хүндэтгэлийн тийм том тоглолт учраас бас би бол нэг зүгээр нэг дөргөөд өнгөрч мөргөл биш тас тий. Бас яг нэг онцлохгүй бол би чинь 40 жил сараа ганцаараа л нэг гараал ингээл алаад байсан юм байхгүй бах л та. Айгүй олон хүмүүстэй хамтарч байгууллагуудтай хамтарч ажилласан дуулсан тий. Олон уран бүтээл хийсэн. Зөндөө олон спонсорууд дэмжиж ирсэн намайг тий. Меценатууд ивент итгэж за зөндөө олон миний одоо фэнүүд сонсогч үзэгчд маань миний тоглолтын билетийг 40 жил худалдаж авлаа. 40 жил сарагийн CD пянзыг худалдаж авч сараадаа хөрөнгө оруулалт хийлээ. Тэгэхээр нэг баярлаа гэж хэлэх одоо тэднийг ахаад нэг баярлуулах боломж одоо л нэгдэж байна. Би бол 4 сарын 20-нд ингээл нөгөө төрсөн өдрөөрөө айгүй болон тоглолт хийдэг шүү дээ дандаа. Тэгээ энэ удаад бол төрсөн өдрийн тоглолтоо хийхгүйгээр 6 сарын 6-нд л шууд нэг мөр авах. Би ер нь фэнүүдээрээ их баян юм шиг байлаа. Магадгүй тэр ер нь хэдэн оноос эхлээл ер нь фэн клуб гээд 2000 оны тоглолтын дээр төрсөн өдрийн тоглолт бүхэн өргөнд болж хахад анхны одоо фэн клубийнхан одоо сарагийн фэнүүд гээд цуглаад одоо сарагийн тухай одоо нийтлэл те нөгөө ном тэмдэглэлийн дэвтэр дээр ингээд нөгөө сонингийн ажилбар цуглуулад тэгээ миний фэнүүд чинь бүр амар штэ бүр ингээд миний дууны нэрээр ёлкны тоглоом хийчихдээ штэ. Тэгээ номынс ингээд ном болгоод ингээд хийгээд ерөн бүр халуун сэтгэлтэй. Би нэг Токиод тоглосон чинь өвөр Монгол залуу уйлаалс минь тоглолтыг үзсэн дараа ирж зураг авах уснаа уйлаалс. Би чи яа уйлаад байгаа юм бэ гэдэг чинь. Би бүр зүгээрээ өөрийгөө барьж идэглэхгүй байх гэж уйлаадсэн штэ. Тэр бүр гайхаад байсан. Тэгээд бас тим фэн байдаг юм байлаа. Тэгээд
ердийн одоо миний одоо ингээд таньдаг дүүнер мөнөр хүртэл миний фэн одоо миний амьдралд одоо юу гэдэг өглөө би ингээд сургууль гадаадаа сурч байхдаа ингээд хичээлдээ явахаас өмнө таны бие шаргалтай дууг ингээд сонсоод айгүй ирчүүч ороод явсан. За магадгүй айгүй олон бас ингээд ганцаарч ирсэн үед бол зарим нэг гэж таны хайрын бурхан гэдэг аргагүй амар цомгийн чинь CD ингээд машинда кассет болгож тавиад хийгээд Германаас машин оруулж ирж байхдаа ингээд харахгүй шүнээр шүнжэнгөө тантай хамт явлаа даа гэл тий. Өдөр нөгөө цагдаа магдаа гаи зогсоогоод байдаг. Тэгээд нөгөө шөндөө ингээ өдөр нь ингээд ой дотор ингээ унтж байгаа л тэгээд шөндөө явдаг. Тэгээд нойр хөрөхгүй тул дуу сонсдог. Тэгээд таны ингээл дуунуудыг чи ингээл аргагүй амраг дуу цомогч нөгөө сэхүүн салих хийм бэ хайрын бурхан мухан гэл тий. Аргагүй амраг мамраг гэдэг. Эний чинь бүр ингээ сонссоор гал хамт ирлээ дээ гэл. Сэтгэл дундуур үед ер нь бол дээр үе залгуун бахта ер нь бол утсаа унтраагаад орондоо орчдөг гэсэн. Тэгээ тэрийг мэддэг манай найз хүүхнүүд гэх юм одоо мэдээд ингээ вүтгшээд бино орцоо орж ирдэг байхгүй. Хөөш чамаа байгааж мэдчих шүү. Үдэ тайл да гэл амар чанга хаалган цэсэг. Тэгээ би хөршүүдээсээ хичээл газ хаалган онгойлгож байгаа юм чинь. Тэгээ за гэл тэгэл жоохон вайн майн уужсан. За river sounds орё. Үүсвэртэй. Face орё гэл. Тэгэл гороолд бүжиглээл. Тэгэл одоо манай том нь одоо 28-тай 20 сүрх юм уу та 28-тай дунд охин 25-тай тэгэл баг нь 19-тай том болцсон шүү дээ. Ачцээ. Байхгүй одоохондоо. Одоохондоо байхгүй даа болох байлгүй дээ тий. Тэгээд ер нь юу шүү бас хүүхдүүд том болох чинь сайхан юм уу л гэж бодсон шүү дээ. Гоё. Найзууд болчт юм бэлээ хүүхдүүд нь. Тэгэл эрхмээ бол том хүү маань одоо миний одоо 28 жил тасралтгүй хамт амьдарч байгаа. Хамтраа амьдрагч гэдэг үү. Тэгээ миний хүү чинь бас давгүй залуу бас хөрхий бас айгүй айтайхан нуруутай шалчганж малчхан тахгүй бас ташиг тустаас айгүй айтайхан тийм ер нь их олон юм яриад байхгүй. Йоо гайхалтай тэр нэг юуны парны цаана нэг цохол цом. Манай охины хүүхдээ. Йоо нэр ямар хүн бэ? Манай ихчээ ачин айдаг гэсэн хүүхдэнээс. Зөвүүн цохол гайх. Би уул нь айгүй өөр үлгээдээд нөө дээр хүүхдийн ор байдаг байхгүй юу? Манай охин тоглож байсан. Тэрэнд нь үлгээдээд хийчихсэн чинь нөгөө ач охин нэрээ тоглож байгаад орхичихгүй юм. Таны амьдралын философи юу вэ? Ер нь хүн юу бодож амьдрах вэ? Юу баримтлах хэрэгтэй? Бото тэгэл өөртөө худлаа битгий яриарэ. Өөрийгөө хүндэл, өөрийгөө хайрл. Тэгвэл өөрийгөө хайрлж, өөрийгөө хүндэлсэн цагт өрөөлийг хайрлна. Өрөөлийг хүндэлнэ. Худал хуурм хэзээ нэг цагт ил болно. Даравч талтай нь боловч болтой. Тийм учраас бол тийм зам, тийм альтернативыг битгий сонгож байгаарай. Энэ наснда хийсэн үйл тийм дараа наснда хизээ яаж үлнэ мэдэхгүй шүү дээ. Би үр хүүхэдтэй одоо жоохон selfish хувиа хичээж ерөөсө болохгүй бусдыгаа маш их бодож амьдрах хэрэгтэй байх гэж боддог. Тэг яг хаяа өөрийгөө хайрлаж эрхлүүлжлгүй яг. Гэхдээ ерөн би ингээд миний амьдрал айгүй юм гоё аз жаргалтай онгот яана дараа нь зовчихгүй тэгээ айгүй айд нь шүү дээ. Айгүй аз жаргалтай байх дурггүй би. Өөр хүүхдээ байсан 3 4 оноос гэдэг шиг. Одоо ингээл ангал заал эзэн юм байсан ингээл одоо цааш шиг гэл. Тэгэл ерөнхийдөө нэг жоохон өдөр тутмын юм саарал амьдралдаа дуртай. Тэгэл ингээл ер нь юу ч хийхгүй байх айгүй хэцүү санагддаг. Заавал ингээл нэг юм хийх одоо ингээл оёдлын машин аваад ингээл юм оёх ч юм уу ингээл ерөөсөө уйдахгүй дууга дуулахаа болно гэвэл би бол хийх ажил урд 80 ажил байна. Юм хийж л байна ямар. Юм хийж л байна. Тэгэл айгүй бол нэвтрүүлэг контент хийцэн явж байна айгүй. Би ч нэг Saras Kitchen гэдэг нэг хөөрхөн контент хийгээд нэвтрүүлэг хийгээд эхэлсэн. Одоо 3 дугаар нь байгаа. Тэгэхээр яг манай Green Group-ийн бол зөвхөн өөрсдийнх нь промошны шугамар бол нэг жоохон юмнууд оруулсан байгаа. Миний full version нь бол дуучин Мишель, Вандебо, жүжигч Ундрмаа, Батаргал эдрээ орсон 3 дугаарыг бол одоо бас энэ тоглолтынхаа промошн зориулж бүтнээр нь гаргана. Надад бол бас би өөрөө бас айгу тийм хүнтэй гоё юм яриад нэвтрүүлэг эдэр айгу сонирхолтой хийчих юм шиг санагдаад байдгийн. Тийм байна таа. Тэгэхээр надад айгу тийм юм өвдөс байдаг. Хоёрдугаар би нөгөө сайхтаа 40 жилийн авторитет нэр хүнд байгаа болохоор зочдууд нь надад бол ярих өөр хүнд яриаг манад ярих шинжтэй. Тэгвэл би хүнийг хизээч ингээ алж одоо тэр хүнээ ингээд айгүй байлд оруулж амин нууц юм. Утгагүй асуусан ч би тэрийг монтажж оруулахгүй л дээ. Хүнийг хайрлаа шүү дээ бас тий. Одоо манай нэг бас гоё эсгээ бэлэгний болонтэй бас айлд ирснийх гээд. Миний нөгөө
юу машины араас нөгөө юу түлхүүр гаражд байгаа. Нэг юм юу пянз байгаа аваад ирээч. Би бас бэлгийн үйл ажиллагаа одоох. Би юу яагаад. За манай нэвтрүүлгийн ивент гэж одоо хаамттай гэдэг одоо уулын болон спортын хувцасны брэнд байгаа. Баярлаа. Задлж. Задлаа. За. Задлж үзээ даа чи бас хүмүүс энэ сараад юу өгсөн бол гэж те. Вау, юу энэ ч одоо. Яа, энэ ч Танд ийм хөхтэй. Вау. Зууны манда эстрадан дуучин Монгол улсын гайвж үчин Сарантай танд зориулсан бүтээв гинэ. Би эгчтэйгээ амар гоё нөгөө юу яадаг байхгүй хайкинг хийдэг байхгүй энэ уул руу. Оо за. Нөгөө төгөөсдөө яг болох нь шүү дээ. За би ер нь дараагийнхаа хайкин дээрээ өмсөж Instagram байгаа бах те. Бага. Меншн хийгээд үзүүлнэ. Баярлалаа. Хүмтөө гэж байгаа юм уу те? Хамтоо брэнд мангиовэ. Баярлалаа. Баярлалаа та нартай. За энэ бас тэгээд Үнэл брэнд гэдэг ийм альчуур байгаа. Альчуурны брэнд одоо гатаа олон үрлээсээс альчуурж болно. Ер нь бол миний одоо жинхэнэ тий гэрээ эцтэй одоо миний хамгийн одоо яг нөгөө зөв сонголт гэж ярьдаг юм да. операторын газар л да. Ганцхан бол баярлалаа. Баярлалаа яасан. Нүүрний альчуур мэлчээ. Вау, баярлалаа. Тэгээ ням бактери өөрчлөлт усыг бол маш сайн авдаг тийм альчуур байгаа. За тэгээд Вүүгийн 1 жилийн премиум плюс ирэх. Вау. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Та нар чи арай л их юм өгöd ахын босдосууд өгс юм уу? Яана. Гомдох үедээ яана баярлалаа. Энийг нь яг бүдүүрчин тэгээд бас айл ирсэн тэгээд өөртөө айл орж ирж байгаа. Баяжчлаа шүү. За би яг тэгнэ гэж мэдсэн юм аа. Гэтэ их чинь бол нэг их юм байхгүй. Гэтэ энэ хараа ихчийнх нь юу байгаа. Хоёр нэг пянз гэдээ яриадсэн шүү дээ. Энэ яг Японд хэлсэн. Манай Хөхтөнгөр хамтлагийн 1992 онд бичүүлсэн пянз багхгүй юу? Ийм гоё пянз. Энэ Монголын радиогийн фондод одоо бичүүлсэн бичлэгээ одоо яг нэг бабин гэдэг тальс өгдөг шүү дээ. Тэндээс нь шууд юу пянз руу болгосон. MF TV. За 2026 оны 2 сарын юу лээ 4 сарын 3 сарын өнөөдөр идэг 28. Амьдралдаа анх удаа хүнээс нь юм авч үзсэн. Тийм үү. Энэ айгу хэцүү юу те. Урд нь ийм пянз мэн завж байгааг юм уу те. Oh my god. За баярлаа хөөрхөн дүүнэртэй. За За стойк баярлалаа. Хойлоо цасаар авчих. За баярлалаа. Стойк баярлалаа. Манай нэвтрүүлэгт одоо таныг орохыг зөвшөөрсөнд маш их баярлалаа. Тэгээд хоёрыг би бол айгу позитив айгу эрг гэж боддоо шүү дээ. Ер нь хийж байгаа юмнууд чинь. Тэгээд хэрэг гоё өнцгөөсөө харуул ер нь ямарваа юм дандаа л гоё шүү дээ. Тэгээ сайн сайхныг хүсье. Хоёр дүүтэй. За баярлалаа. За баярлалаа. Зөндөө их бэлэг өгөөл өстой. Зөндөө гоё буу алда. Ер нь бас ихтэй бас айгу хөөрхөн их чигээ хайрлаад янз бүрийн зөв асуулт асуусангүй те. Муузагийн шагнал шүү дээ. Гигэн мууза. Тэгээ би гигэн муузагийн шилдэг туслах дүр болсон шүү дээ. Юу яаж? Ромео Жулиет мюзикл болсон шүү дээ. Тэрний нөгөө өрлөг их дүр тоглосон байна. Тийм үү. Та жүжигчний юунаас хүртэл шагнал авсан тий. Монгол гигэн мууза тэгээд муузагийн шагнал. Тий гигэн мууза шүү те. За ихчтэй тоглолтын амжилт төсөй 6 сарын 6-нд төв зингэлт хүрээлэнд болох юм байна. Энэ яг юу цацагснаас хойш шууд тиктүүдийг хүссэн газраас авч болно. GSCU-гээс хүртэл авч болно. За амжилт. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа манайхаа. За баярлалаа.